Өнөөдрийн бидний тогтоол хэлцэх явцад хүнсний хангамж аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай гэд ингээд ороод ирж байгаа. Тэгтэл сая Нарбаатар гишүүн бас хэллээ. Бид бас түрүү ажлын хэсэг дээр ирсэн. Ер нь хүнсний хангамж яриад идэг, хүртээмж яриад идэг гэтэл аюулгүй байдлыг бид нэр орхигдуулаад Монгол хүний эрүүл амьдрах, эрүүл явах энэ нөхцөл байдал бүр үнэхээр өдрөөс өдөрт дордож энэ алдагдсан ийм одоо байдалд орцсныг өнөөдөр хүн сүдээчмийн яам мэрэгжлийн яамны хувьд хүлээн зөвшөөрч байгаа юу гэдгийг нэг асуумаар байна. Тэгээд энэ тогтоолын 3 дээр сая одоо ажлын хэсгээр өөрчлөлт оруулж энэ лабораторийн тухайн асуудлыг би хүндсэн байгаа тийм ээ. Тэгэхээр энэ Улаанбаатар хотод байж байгаа нэг лабораторитой тэрний одоо хүртээмж хүчин чадал маш муу. Тийм учраас Улаанбаатар хотод нэгдсэн нэг үндэсний хэмжээний хүнсний одоо үйлдвэрлэл хадгалалт тэгээд шинжилгээний ийм үндсний лабораторитой болох ийм арга хэмжээг та ер нь авах тийм бодол байгаа юу? Төлөвлөгөө байгаа юу? Энэ дээр бол одоо бид нар сая засгийн газар төгс чиглэл дээр бол нэмэлт залт оруулаад өчлөө. Дараагийн асуудал одоо ингээд хүнсний хувьсгал, цагаалт, шинэ хоршоо энэ олон хөтөлбөрүүд дээр гарсан хэдэн их найдаар одоо тооцогдох энэ олон зээлийг хүн сүдээчмийн яамнаас ер нь намрын чуулганд их хурлын гишүүд болон байгаль орчин хүн сүдээчмийн байнгын хороонд зээлийн одоо эргэн төлөлт, зээлийн зээл олгосон байдал, аж ахуйн нэгжүүд ер нь тэрний эрэмб одоо дараалал энэ зээлийг л ерөөс зээлийн талаар бидэнд дахин одоо нэг мэдээлэл хийх, тодорхой мэдээлэл хийх ийм одоо хүсэлтийг бас хэлж байгаа. Тэгэхээр энэ сайд одоо үн дээр энэ зээл олон олгосон одоо энэ их гарсан тэр зээлийн энэ том тоо хаана яагаад одоо энэ зээлүүд зарим газартаа хүртээмжгүй байдیں, зарим бүсүүдэд яагаад тийм бага байдیں, энэний учир шалтгааныг нэг тайлбарлаж намрын чуулган дээр хүмүүс байнгын хорон дээр та нэг мэдээлэл хийх ийм бодол байна уу? За хүн судач хоног үйлдвэрийн сайд инх баяр сайд хариулъя. 7 номерын микрофон. За энэ мэдээллийг зохион байгуулалт бүрэн болцоотой шаардлагатайг гол зээл олголт хийж байгаа арилжааны банкны удирдлагыг оруулж ирээд ер нь хөдөө аж ахуйн салбарын талаар ер нь Монгол улс хэд уулуурхаас хараад ийм эдийн засгтай улсын хувьд дараагийн том тулгуур салбар бол хүнс хөдөө аж ахуйн үйлдвэрийн салбар. Энэ салбарт хэрэгжиж байгаа бүх хөрөнгө оруулалт мөнгөний бодлого ийм хэрэгжиж байгаа гэдэг талаар нээж бүрийн танилцуулгыг бид нэр бэлдэж хийе. За хоёрдугаарт лабораторийн асуудал. Би түрүүн бас ингээ хөгжлийн яамтайгаа муудал байгаа юм. Бид боловсруулаад оруулсан хассан байгаа юм. Үнэхээр хүнсний аюулгүй байдлын гол хангалт нь бол орон нутгах лабораторийн ээж бүрэн одоо ийм сүлжээ байх хэрэгтэй. Ядахтаа аймаг бүрт байх хэрэгтэй. Хэлийн гол экспортын хийж байгаа бомбтуудаар байх хэрэгтэй. Ганц хүний аюулгүй байдал биш, малын бас эрүүл мэндийн асуудал байгаа. Яагаад гэвэл мал эрүүл байж энэ мал хүний хүнсний асуудал том асуудал суураас шийдэгдэг. Тэгэхээр мал эмнэлгийн лабораториудыг шатахжуулах, ургамлын лабораториудыг шатахжуулах гэдэг ийм цогц одоо арга хэмжээ зайлшгүй авах хэрэгтэй. Тэгээ харамсалтай нэг юм яаж байгаад юм хасагчаад байх юм. Тэгээ хүнсний аюулгүй байдал ямар өнөхөд би ноцтой байгаа гэж хэлэх гэж байна. Ялангуяа гурил, стратегийн хүнс болсон Улаанбаатар гурилын хангамжин дээр саяны их хурлын гаргасан шийдвэр бол маш ноцтой ийм эрсдэл нөхцөл байдлыг үүсгэж байгаа. Сая бид нар 4 хоног орон нутагт тариалтан дээр явууллаа. Тариалт эрс унж байна. Улаанбаатар тариалт. Намар гурил дутхан тодорхой болж байна. Хангамж хүндрэн. Ахаад бид валют аваад гадаад улс орноос гурил Улаанбаатар ирэлт гарах ийм нөхцөл байдал бүрдэж байна. Хойд төршимэнд байдал амаргүй байна. Овоо нэг инхийн байдалд орох болов гэсэн бүх гэрээ хэлцээрүүд нь нураад унчлаа. Ахаад хоёр тал буцаагаад цэргийн ажиллагаандаа шилжээд амаргүй байдал ахаал хурц байдал үүсчлээ. Гол одоо үр тарианы гол бүс нутаг Украин Оросын энэ зөрчилтөнд бол үр тарианы Улаанбаатарын салбарт бол маш хүнд байдлыг үүсгэж дэлхийн хэмжээнд. Улс орон болгон өөс бүрдүүлж байгаа. Улс орон болгон өөрийн энэ тарифын бодлогоор дотоод үйлдвэрлэлийг дэмжиж яхад бид харин дотоод үйлдвэрлэлээ тарифын бодлогын суллаж бусдын хараат байдал оруулж байгаа энэ шийдвэр бол үнэхээр хүнсний хангамжинд бол ноцтой эрсдэл учруулсан шийдвэр болж байна. Тэгэхээр хүнсний хангамж аюулгүй байдал хүнд байна.